Оюуны өмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк, дэлхийд шалгарсан Монгол ам очир дагнас бизнесийн мэргэжлийн мэдээллийг дэмжив. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хандлага, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын эд зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Харамд үзэгчтэй амжилтын эхлэл бизнесийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр би энэ удаад та бүхэнтэйгээ ямар зах зээлийн талаар ярихаар шийдэд байна вэ гэхээр та бид урд өмнөхөө бодвол маш их аялдаг болсон билээ. За тэгэхээр монголчуудын маань аялах хандлага ерөнхийдөө нэмэгдсэн. Албан ажиллаар, эмнэлэг, сургууль, эсвэл зүгээр амрах, зугаалах зорилгоор гадаадд аялах нь ер нь бол 90 оны үеийн одоо бүр өмнөх үеүүдийг бодвол маш их нэмэгдсэн. Тэгэхээр энэ зах зээл рүү ерөнхийдөө хүмүүс маань яаж оролцдог юм бэ гэдгийг би судлахаар шийдээд байна. Юу нэг сонь санагдав гэхээр энэ хүмүүс маань өөрсдөө судалж агаад зарим нь явах юм, зарим нь аялал жуулчлалын компаниар зуучлуулад явах юм. Тэгэхээр аль нь хэдэн хувьтай байгаа. Хүмүүсийг гадаадад аялуулъя гэвэл ямар боломж байна. Энэ талаар та бүхэнтэйгээ уулзахаар шийдлээ. Ингээд үзэг цаасаа бэлдээд натаамд байгаарай. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчтэй. Тэгэхээр одоо бүгдээрээ уламжлалсарын зах зээлийн ерөнхий төлөв байдлын талаар ярилцах болно. За тэгэхээр монголчууд маань гадаадад аялахдаа аль улс руу түлхүү аялаад байд юм бэ гэдэг график байна. За та бүхэн график дээрээс харж байна. За тэгэхээр хамгийн түрүүнд 76% нь Хятад улс руу, 13% нь Орос улс руу, за 3% нь Солонгос руу, 2% нь Европ руу гэх мэтээр аялд юм байна. За тэгэхээр ингэж манайх руу нөгөө Хятад руу монголчууд маань ихээр аялдгийн учир нь нөгөө нэг 8-андаа явдаг улсуудын юмнууд байна. За дээр нь Монголын их бизнесийн байгууллагуудын түнш хамтын ажиллагаа ерөнхийдөө манай ахын бол Хятадтай маш ойр харилцаатай. За Европ, Америкийн компаниудтай харилцсан ч гэсэндээ Хятад дахь түншүүд, Хятад дахь төлөөлөгчийн газартай нь уулзах ч гэдэг юм уу. Ингээд ямар нэгэн байдлаар Хятад руу аялах нь нэгдүгээрт зардал багтай, хоёрдугаарт дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг яалтчгүй хажууд маань байгаа учраас манайхны аяллалын чиглэлийг ихэнх нь Хятад зүг рүү байд юм байна. За тэгэхээр аялж байгаа иргэдэн маань ямар насны бүтэцтэй байна вэ гэдэг асуудал байна. За жишээлбэл ерөнхийдөө анзаараад байхад та бүхэн график дээрээс харж байгаа бол одоо 30-аас 40 нас, 40-оос 50 насны хүмүүс ерөнхийдөө илүү их аялдаг. Залуучууд одоо 20-оос 29 насны залуучуудын аялдаг. Тэгэхээр аялсан залуучуудын бүтэцэд болохоор эмэгтэйчүүд хамгийн их байр суурьтай. Ийм онцлогтой харагдаж байна. За тэгэхээр эндээс бид нар 2013 онд жишээлбэл Монгол улсын хэмжээнд нэг 183 мянган иргэн гадаадад аялсан гэсэн тооцоо байгаа юм. За тэгээд эргээд бид нар гадаадад аялсан хүмүүсийн тухайн улс оронд аялахтаа гаргасан нийт зардлыг одоо жишээлбэл судалж харлаа. Энэ бол Icon M дээрээс авсан мэдээлэл байна. За тэгэхээр Оросын холбооны улс руу аялах нэг хүний дундаж зардал ойролцоогоор $515, Хятад руу $843, за мөн $1324 гэдэг ингээд Япон, Солонгос гэд харагдаж байна та бүхэн график дээрээс. За тэгээд эндээс Монгол банк бол дундчлаад ерөнхийдөө нэг хүн дунджаар $1622 зарцуулдаг гэж үзвэл монголчууд гадаадад аялахад нийтдээ $297 сая $297 сая буюу одоо нэг 600 орчим тэрбум төгрөгийг бол одоо гадаад аялалд зориулан зарцуулдаг байх нэ. За мэдээж энэ төлбөрийн нэлээд хэсэг нь одоо онгоцны тийз нийслэг очоод зочид уудал гэх юмнууд эзэлж байгаа. Харин тийзнээс бусад зардлууд маань жишээлбэл ямархуу байдалтай хуваарлагддаг юм бэ гэдгийг одоо та бүхэн харж байна. За тэгэхээр график дээрээс харах юм бол ерөнхийдөө Хятад руу аялж байгаа хүмүүсийн гаргаж байгаа зардлын 23% нь жишээлбэл тухайн улсад хийгдэж байгаа худалдааны зардлууд ордын байна. За жишээ Солонгос их сонирхолтой. Солонгос руу аялж байгаа хүмүүсийн гаргаж байгаа зардлын 56% нь эрүүл мэндийн үзлэг эмчилгээнд зарцуулагддаг байх жишээний. За Америк, Канада руу аялж байгаа хүмүүсийн гаргасан нийт зардлын 40% нь зочид уудал жуулчны баазтаа зарцуулагдж байна гэж гарч байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ ямар улс орн руу ямар зорилготой аялаад байна вэ гэдгийг л одоо баг харагдаад байна л та. За тэгвэл нийт гарч явсан аялагчдын маань бүтцийг харъя.
За тэгэхээр амралт аялал жуулчлалаар амархаар явж байгаа хүмүүс бол 44%-ийг нь эзэлдэг. За албан томилт бизнес аялал одоо хурал зөвлөгөөнд оролцох бизнес уулзалтанд явж байгаа бол 32%. За эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаар явж байгаа хүмүүс 12%-ийг эзэлдэг байна. За боловсрол эзэмшгээр явж байгаа улсууд 7%, ажил эрхлэхээр явж байгаа улсууд 5% эзэлдэг юм байна. За тэгэхээр энэ гадаад аялал явахдаа хүмүүс маань ямар үйлчлэгээр явж байна гэж. За тэгэхээр ерөнхийдөө бол нийт сая гадагшаа гарсан хүмүүсийн маань 87% аяллаа өөрөө зохион байгуулж одоо явсан байдаг байна. Харин 13% нь одоо тур операторын багцаар явсан байна гэж харагдаж байна. Тэгэхээр өнгөрсөн гүйцэтгэлийн үед бол ийм байж байгаа байна. За тэгэхээр одоо бүгдээрээ уламжлалсаар нэвтрүүлгийн дараачийн хэсгээр одоо зочдтой ярилцсан одоо энэ гадаад аяллаа талаар та бидэнтэй маш сонирхолтой яриа өрнүүлэх сонирхолтой зочин ирсэн байгаа. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ бүгдээрээ гадаад аяллаа зах зээлийн багт хамжийнхаа талаар ярилцлаа. За тэгэхээр одоо манад энэ салбарын талаар гадаад аяллаа зах зээлийн энэ хандлага ямар хөө байгаа талаар та бүхэнтэй бид нэр үргэлжтэй аялал нэвтрүүлгээр нь та бүхэн сайн мэддэг болсон. Ганх бах өргөдөө ирээд байна. Сайн байна уу та? За өрсөнд баярлалаа. За ганх баха тэгэхээр миний мэдхийн үргэлжтэй аяллаас өмнө гадаадд хүмүүс хэрэг аялдаг байсан бол би бол нэг жоохон бага санаад байгаа. Таны төрөлийг хүүхд байхдаа үзэл ингээл яаж хат нэг юмар санагдал энэ төр болдог байсан. Тэгэхээр гадаадд хүмүүс аялах хандлага, гадаад аяллаа энэ салбар ер нь ямар хөө болж хөгжиж байгаа гэж таарч байна. Ер нь бол аялал тэр дундаа аялал, жуулчлал, туризм гэдгийг манайх эхлээд юу гэж ойлгодог байсан гэхээр туризм гэхээр турист гэхээр гадаад хүнд байх ёстой гэж ойлгодог байсан ба шүү дээ. Одоо бол бид нар туризм гэдэг чинь салбар юм байна. Тэр дундаа би өөрөө ч гэсэн турист байж болох юм байна гэдгийг одоо чиний хэлсэнчлэн яг өргөжтэй аяллаар л анх хүмүүс ойлгож эхэлсэн. За өмнө бол мэдээж бид нар аялах гэхээсээ илүү нөгөө дөнгөж зах зээлд ороод 8 инэ тэрэг л гадагшаа татгашаа их яваад тэрийгээ бол бас одоо бизнес аял гэдэг ингээ өөрснөө яриад идэг байсан байж магадгүй. Яг аяллаа гэдэг тэр жимийн бол үнэхээр өргөжтэй аялал тавьж өгсөн. Тэр үед бол нөгөө төр засгийн авдаг өгдөг ч байлаа гэдэг чиглэн санхүүгийн боломж хүн болгонд бас тийм боломжтой байгаагүй. Гэхдээ бид гол нь өргөжтэй аялал нэвтрүүлэг маань бас бага өртгөөр, бага зардлаар яаж бас одоо энэ дэлхийн хэмээх манай сайхан гэр бүлийн бос орнуудаар явж юм үзэж болох вэ гэдгийг л анх тавьж өгсөн тийм жим болсон тийм нэвтрүүлэг болоо гэж бодоо харж байгаа. За тэгэхээр анх баха юуны манай нэвтрүүлгийн үзэгчд дотор бас ингээд гадаадд аялах юмсан гэж сууж байгаа үзэгчд байгаа. Гадаад аяллаа чиглэлээр бизнес хийх юмсан гэж бодож сууж байгаа үзэгчд байгаа. Тэгэхээр та эхний ээлжинд гадаад аялахыг хүсэж байгаа үзэгчдэд маань гадаадд аялвал одоо юуг анхаарах хэрэгтэй байдгийг бэ гэдэг талаар зөвлөө өгч. За мэдээж хамгийн түрүүнд санхүүгээ л харах хэрэгтэй баг тийм ээ. Тэгээд одоо бол гадаад аялна гэдэг бол ялангуяа энэ сошиал медиа хөгжсөн, энэ интернет, энэ сайхан юмнууд бий болсон энэ үед бол их амар болчлоо. Ягаад тэгэхээр аливаа нэгэн хүн гадагшаа явах гэж байгаа бол төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй. Төлөвлөлтөө маш сайн хийхээс гадна очих байгаа газараа маш сайн судлаа гэж байгаа. Маш сайн судалчаад мэдчихэд ялангуяа одоо чи Парис явах гээд очиход бол хүн болгон Парист Эйфелийн цамаг байдгийг мэднэ. Очоод Эйфелийн цамаг дээр нэг зураг авах болдог тийм үү? Яагаад энэ Эйфелийн цамаг баригдсан? Эдонд баригдсан. Ямар шалтгаанаар энэ ингэж үлдсэн? Тэ 1800 онд одоо Парист анх экспо болох гээд экспод анх Эйфелийн цамгийг барьж илаа шүү дээ тийм үү? Тэгээ тэрийг 5 жилийн дараа нураах байсан боловч нураахгүй аваад үлдсэн гэж ингээд судалчаад Эйфелийн цамаг дээр очиод зураг авах зүгээр нэг очиод зураг авах шал өөр мэдрэмж төрдөг гэж байгаа. Тэр хэлэх гээд байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд одоо мэдээ санхүүгээ харах хэрэгтэй байх, хаашаа явах байгаа төлөвлөх хэрэгтэй байх. Тэгэд явах байгаа газараа маш сайн судлаа л гэж яг туризм хийх гэж байгаа хүмүүст ингэж л зөвлөмөр. Тэгвэл энэ гадаад аялах энэ бизнесийн салбар маань өөрөө ямар хөө хөгжиж байна. Энэ салбарт ажиллахыг үл ямар боломж байна гэж таарч байна. Маш их боломж байгаа. Аялал жуулчлал гэдэг бол өөрөө дэлхийн маш том салбар. Одоо зарим нэгэн улс бол дотоодынхаа нийт бүтээгдэхүүний бараг 60% зөвхөн аялал жуулчлалд орж шээ. Жишээлбэл Таиланд улс байна тийм үү. Тэгэхээр одоо зүгээр аялал жуулчлалын бизнес хийх гэж байгаа хүмүүс бол ерөнхийд нь хамруулаад тахаас гэхээсээ илүү яг нэг салбарыг барьж авах хэрэгтэй юм шиг байна. Яг ямар аялал жуулчлал одоо илүү амжилт гарах магадaltaй юм. Зүгээр аялал жуулчлал гэхээр зүгээр очиод нэг юм үзээд идэх чинь биш. Одоо бизнес аялал жуулчлал байж болж байна. Эрүүл мэндийн аялал жуулчлал байж болж байна. Тийм ээ. Одоо ийм тусгай контентуудын эсвэл одоо концертын гэдэг юм бүр специфик тим аялал жуулчлалч байж болж байна. Тэгэхээр аливаа нэг юм бүх юм руу хамраад авахгүйгээр яг нэг тодорхой нэг салбарыг нэг зах зээлийг барьж аваад тэрэндээ тууштай маркетинг хийгээд явбал бас амжилт гарах магадлал өндөр байгаа гэж бодож байгаа.
За ингээд манай үзэгчдэд гадаад аяллаа талаар маш сонирхолтой яриа өгсөн анх бах танд маш их баярлалаа. Таны ажил амьдралд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр салбарын гадаад аяллаа салбарын талаар та бүхэндээ хүргэлээ нэвтрүүлэг хэрэглэгчийн зан төлөвийн судалгааны тайлангаар үргэлжлэх болно. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ ганхуу ахтай ярилцлаа. За тэгэхээр гадаадд аялна гэдэг чинь бол одоо өмнөх үеэс шал өөр болцсон ийм байдгийн байна. За хүмүүс маань ядаж мэдээлэл сайтай аялах ёстой гэдэргээд одоо ганхуу ах маш сонирхолтой яриаг өглөө. За тэгээд одоо дүгнэлт хэсэгтэр бүгдээрээ бас дэлгэрэнгүй ярилцах болно. Ганхуу ахын өгсөн ярианаас. За тэгэхээр одоо бүгдээрээ хэрэглэгчээс авсан судалгаагаа бид нар ерөнхийдөө гадаадд аялж үзэжсэн хүмүүсээс судалгаа авсан. За түрүүн бүгдээрээ өмнөх нэвтрүүлгийн өмнөх булангаар бол монголчууд маань аль улс руу их аялаад байна, ямар зорилгоор аялсан байна гэдээ ингээд харсан. За тэгвэл одоо та дараачийн удаа аялалд явахдаа аль улсыг зорих бодолтой байна вэ гэдэг асуулт байна. За тэгэхээр 25% нь Европ, Арабын улсуудаар, за 22% нь Улаан үд итгэл тамб нөгөө Оросын наад хэсгээр, за 20% Сөүл, Жэжүү одоо Солонгосын чиглэлд, 15% нь бол зүүн өмнөд Аз одоо Хонконг, Сингапур, Макао, Малайз гэд аялах нь байна. За 12% нь бол Бээжин, Утаа, Хайнан, Тянжин гэх мэт чиглэлээр аялна. За Америк, Африк руу бол нэг 5% нь аялнаа гэсэн ийм хандлага өгж байна. Одоо дараачудаа өмнө аялж ирсэн улсуудын хувьд. За тэгвэл аялалдаа зарцуулахаар төсвөөсөн төсвийг нь асууж байна. За аялал бол мэдээж хэрэг одоо тодорхой хэмжээнд нэлээдгүй зардал гардаг учраас хэрэглэгчийн хувьд бол нэлээд бодож төлөвлөж төсөвлөж байж хийдэг. За тэгэхээр ерөнхийдөө 20 сая хүртэл төгрөгийн зардлаар одоо аялмаар байна гэсэн ийм байна. Мэдээж энэ нэг ургал бол нөгөө ойрын юмнууд байгаа шүү дээ. Одоо Улаан үд одоо Бээжин ч гэдэг юм уу энэ чиглэлд. За саяас 2 сая хүртэл бол 22%, 2 саяас 3 сая төгрөгийн зардал гаргая гэж байгаа нь 23%. За 3-аас 4 сая төгрөгийн зардал төлөвлөж байгаа нь 11%, 4-өөс 5 сая төгрөгийн зардал төсвөлж байгаа 10%, 5 сая төгрөгөөс дээш зардал гаргана гэсэн төсөвтэй нь 14% байна. За тэгэхээр ерөнхийдөө бол хүмүүс маань эртнээс зардал төсвөө бэлдээд ингээд явж идэг. За тэгэхээр ямар зорилгоор аялах гэж байна вэ гэж одоо дараачудаа та гадаадд аялахдаа ямар зорилгоор аялах вэ гэж асуулт байна. За хамгийн ихэнд бол 25% нь ажил хэргийн зорилгоор, за 24% нь амрах, зугаалах зорилгоор, за 14% нь боловсрол эзэмших зорилгоор, 4% нэмчилгээний зорилгоор гэж байна. За тэгэхээр өмнөх гүйцэтгэл буюу хүмүүс яаж аялдаг байсантай харьцуулж харах юм бол илүү бизнес аяллалын хэрэгцээ жоохон арай өндөр гарч ирж байна. За амарч зугаалахаар аялах гэж байгаа хүмүүсийн хэрэгцээ буурсан харагдаж байна. За боловсрол эзэмших зорилгоор явж байгаа хүмүүсийн аялал бас нэмэгдсэн ийм байдалтай байна. За тэгэхээр аялахаар явахдаа ер нь ямар хугацаагаар явах бодолтой байдаг вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр 3 хүртэл хоногоор явна гэж 11%, за 4-өөс 6 хоног явна гэж 15%, 7-оос 9 хоног явна гэж 26%, 10-аас 12 хоног амарна гэж 11% нь хариулсан байна. 13-аас дээш хоногоор амарнаа явна гэсэн хүмүүс бол 37%. Яг олон хоногтой явж байгаа улсуудын хувьд бол нөгөө арай илүү тийм холын аялалч байдаг юм уу, эсвэл нөгөө сурах гэтэр тийм зорилготой байдаг болов уу гэж би бодож байна. За мэдээллийн хүүсвэрийн үед за гадаадд аялах талаар ганхуу ахын ярианаас харсан та бүхэн гадаадд аялахын тулд мэдээлэл сайн цуглуулж байгаа ч гэж. За тэгэхээр гадаад аяллаар явхаар төлөвлөж байгаа иргэд маань жишээлбэл мэдээлэл хаанаас авд юм бэ гэхээр интернет, фейсбүүкээс 40% одоо хамгийн том мэдээллийн хүүсвэр нь байж байна. За 30% телевизийн реклам, 21% өмнө нь явсан найзын тэр ярианаас сонсдог гэж байна. За ингээд бусад мэдээллийн хүүсвэр 5% гэсэн ийм байдалтай байна. За тэгээд аялахаар зорих гэж байгаа улсыг бид нар настай хамааруулж үтсэн байгаа. Түрүүн нөгөө бүгдээр ярьсан шүү дээ. Одоо Африк, Америк руу, одоо Солонгос руу идэргээд. За энэ нь жишээлбэл насаар ямар хамааралтай байна гэхээр зэрэг за энэ дэр ийм хамаарал харагдаад байгаа юм. Улаан үд итгэл тамб зэрэг энэ ойрхны болоод энэ нөгөө шашны чиглэлийн аялал гэх юм уу да. Ийм аялал руу бол нас ахих тусам тэр зүг рүү явах нь ихсэж байна. Өөрөөр хэлбэл одоо 56-аас дээш насны иргэдийн бол 44% нь улаан үд чиглэлийг зорино гэж байна. 46-аас 55 насны үед бол 32% ч гэдэг юм уу те. Харин Европ, Арабын чиглэл одоо барууны чиглэлд аялах сонирхолтой хүмүүс бол залуужаад байна. Одоо 25 хүртэл насныхны 39% нь бол одоо тэр зүг рүү явъя гэж байна. 26-аас 35 насны үед бол 23%. Гэх мэтэр нас залуужих тусам баруун тишээгээ нас өтлөх тусам одоо тэр ойрхон зүгийн аяллуудыг илүү сонирхож байгаа юм байна гэж одоо та бүхэн харж байна. За ингээд бүгдээрээ уламжлалсаар одоо энэ гадаад аяллалын салбарт
туршлагатай хамгийн олон жил ажилласан ийм томоохон бизнесийн байгууллагуудаас энэ салбарын бизнесийн онцлогийн талаар сонсох болно. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ гадаад аялал жуулчлалын зах зээлийн дугаараар бэлдэж байгаа энэ удаагийн амжилтын эхлэл нэвтрүүлгийн маань бизнесийн салбарын зочноор энэ салбарт анхдагчдуудыг өдийг хүртэл тэргүүлэгч нь байсаар байгаа Тэнгэр Travel компани захирал туул өргөд оролцож байна. Сайн байна уу та? За сайн байна уу. За урилга хүлээж авч орж байгаад баярлалаа. За нэвтрүүлэгтээ өөрөөр оролцуулж байгаад бас их баярлалаа. За тэгэхээр туул захирлаа гадаад аялал жуулчлалын бизнест танах анх хизээ орсон. Тэгээд тухайн үед орж явах үед энэ аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал юу нь ямар байсан бэ? Энэ талаар ярьж эхэлж. За Тэнгэр Travel компани маань 2004 онд анх үйл ажиллагаагаа эхэлсэн аялал жуулчлалын салбарт яг энэ гадаад аяллаа зах зээлийг судалж монголчуудаа гадагшаа аялуулж эхэлсэн. Тэр үед бол ерөнхийдөө аялал жуулчлал маань гаднаас жуулчдыг Монгол руу дотож оруулдаг чиглэл тал дээр давмгаалж ирсэн. Энэ талаар бид нар аялал жуулчлалыг ойлгодог байсан. Харин бид нарууд Монгол хүмүүсээ одоо гадны орн руу жуулчлах ийм боломж байгаа гэдгийг гаргаж анхныхаа аяллыг Бээжин утайн чиглэлээр утайд мөргүүлэх аялаар эхэлж ирсэн юм аа. Тэгэхээр энэ аялал жуулчлалын гадаадд монголчуудыг аялуулдаг энэ бизнесийг хийхэд энэ бусад бизнесээс ер нь бас бусад аялал жуулчлалын бизнес ч юм уу ер нь бусад төрлийн бизнесээс ямар онцлогтой ямар ялгаатай байд? За аялал жуулчлал гэдэг бол бүтээгдэхүүн биш, бараа бүтээгдэхүүн борлуулдаг биш аялал жуулчлалын компаниуд. Аялал жуулчлалын компаниуд хүнд үйлчилгээ үзүүлж хүний одоо сэтгэл ханамжин дээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн менежмент эцэг Питер Дракерийн хэлсэн үг гэдэг шүү дээ. Хэрэглэгч зөвхөн хүнээс одоо бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг юм шүү. Тэд хүслээ гүйцэх сэтгэл ханамжийг тэд үн цэнийг худалдаж авдаг гэдэг. Энэ бол яг аялал жуулчлалын бизнесийн салбарт бол тест яг одоо төгс дүр төрхөө олсон тодорхойлт. Одоо энэ амьдралын урт хугацааны замнал дотор аялал жуулчлал бол дандаа сайхан сэтгэлийг тийм ээ сайхан дурсамжийг дагуулж идэг. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хамт олноороо гэл тийм ээ. Яг энэ болгонд бол одоо хүн сэтгэлдээ би энэ амьдралынхаа явцад одоо тэр газар орно лу, тэр нутаг ус руу очиж үзчихсэн, тэгж явцчихсэн гэж ингэж бусаддаа гайхуулж, ярих, дуртай тэр зүйл нь бож гарч ирдэг. Энэ хизээч мартагддаггүй. Тэр ч утгаараа бид бол одоо өөрийнхөө компаниг нандин дурсамж бүтээгч Тэнгэр Travel компани гэсэн уриатаагаар үйл ажиллагаагаа явуулдаг л да. Тэгэхээр аялал жуулчлалын салбарыг хараад байхад ер нь яг сүүлийн үед нөгөө интернетийн мэдээллийн орчин маш сайн болсон учраас нөгөө аялах гэж байгаа хүмүүс хэрэглэгчдийн мэдээлэл их болж л тээ. Тэгэхээр хүмүүс одоо өөрөө интернетээр тийзээ захиалал, интернетээр буудлаа захиалал ингээл өөрөө хэдэн заасаа гармалал үрвчээ үрээл явчихна бараг л хямдч юм шиг л болоод ах шиг харагдаад байна. Тэгэхээр ер нь яг үрвчтэйгээр аялах, мэргэжлийн компаниар аялах хоёрын ялгаа нь юунд байд? За яг хувь хүмүүс бол үргэлжтэй аялыг сонгож аялах тохиолдлууд бол байдаг. Гэхдээ та сая хэллээ шүү дээ. Энэ хоёрын ялгааг ингээд. Энэ хүний сонирхол дээр нэгд үндэслэгдэж болно. Хоёрт бол ерөнхийдөө хямд үнэтэйгээд үргэлжтэй аялыг сонгол энэ бас буруу зүйл. Бид энэ олон жилийн хугацаанд одоо өөрийн энэ туршлаган дээр үндэслээд харж үзэхэд аялал жуулчлалын компаниар аялаа зохион байгуулад бидэнд өөрийгөө даатгаад явуулж байгаа аялал бол та үргэлжээ үрээд явснаас хамаагүй хямд зардалтай байна. Яагаад тэгэхээр энэ их онцлогтой? Бид хямд бөгөөд чанартай үйлчлэгийг хүмүүстэй хүргэдэг. Учир нь манай компанийн хувьд одоо Тайланд гэдэг жишээ аваад яриа л да. Энд гэхдээ бид нар одоо өөрийн үйлчлэгийг хамтрагч тийм мэрэгжсэн компанитай олон жил одоо хамтын ажиллагаатай ажиллаж идэг. Тэгэхээр энэ компанитай бол бид нар одоо харилцан хамтын ажиллагаатай ажилладаг. Эндээс бид нар багцаар нь үнийг авч чаддаг, тийм ээ. Хямдхан байх бүх боломжуудыг одоо бид нар гаргаж ирж чаддаг. Нислэгийн компаниуд байна, тийм ээ. Энэ бүхнээс бол одоо групп аяллыг зохион байгуулахад та ганцаараа үргэлжлүүлж явснаас хямд тусч чадна. Дээр нь таны одоо аюулгүй байдал, мөн тухайн орон нутагт очиод үзэх, үзвэр, үйлчилгээ сонирхож байгаа бүх юмнуудыг мэргэжлийн компаниуд бол бүгдээрийнх нь одоо аялын хөтөлбөрт нь одоо цагийнхан байдлаар бүх зүйлээр нь зохицуулаад ингээ оруулаад өгсөн байдаг. Энийгээрээ бол нэлээд ялгаатай давуу талтай. Нин ялангуяа одоо эхэлж тухайн орон нутаг руу зорих гэж байгаа тийм ээ.
одоо сайхан аялаад ирэх, амраад ирэхийг зорж байгаа манай үйлчлүүлэгчдийг бол би аялал жуулчлалын компанийг сонгоосэй гэж хүсдэг. Яагаад гэвэл тэр хүний тэр сайхан зүйлийг бүтээж өгөх гэж байгаа шүү дээ. Тэр өөрөө амьдралынхаа гоё нандин тэр зүйлийг бүтээхээр явж байгаа хүн шүү дээ. Гэтэл одоо юу гэдгийг өөрөө одоо үргэлжтэй аялаа үрээдэл ингээл хамаг ямаа хийгээл хөсөө урсгаал тийм ээ ингээл явдаг. Үнэхээр тэр орны онцлогтой сайхан зүйлийг үзэж чадж ийнэггүй юу? Бас одоо нөгөө аятайхан тавтай буудалд очиж чадж ийнэггүй юу? Хоол ундаа зөв сонгож ийнэггүй юу гэж асуудлууд гарч ирэн л дээ. Энд хоол хүнс гэдэг бол бас чухал шүү дээ. Хүний амин хэрэгцээ. Тэгээ энэ ч гэсэн одоо аялын компаниуд энэ олон орны явуулж байгаа чиглэл болгоныхоо ямар хоол хүнс Монгол хүний бие организм тохирох уу гэл энэ болгон дээр судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Бид бол бусдаас одоо туршлагатай гэдэг талаараа одоо илүү. За тэгэхээр манай үзэгчдэд гадаад аялал жуулчлалын бизнесийн талаар сонирхолтой зөвлөгөө санаа туршлага хуваалцсан тул зэрэгтэй баярлалаа. Таны бизнест амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье. За үзэгчдээ тэгэхээр ингээд бизнесийн туршлага сонслоо бүгдээрээ одоо аялал жуулчлалын бизнесийн талаар дүгнэлтээ студиэс үргэлжлүүлье. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөөе. За үзэгчдээ бүгдээрээ тэгэхээр гадаадд монголчуудыгаа аялуулах тал дээр одоо хамгийн туршлагатай, хамгийн том компани болох Тэнгэр Travel компани яриаг сонслоо. За тэгэхээр ер нь бол гадаад аяллаа энэ бизнес маань өөрөө одоо юу гэмдэ бас Монголдо шин залуу өөрөөр хэлбэл урд нь аялал жуулчлалын бизнес гэдэг бол нөгөө Монголд гадаадаас хүмүүс ирдэг. Тэгэл манайхан гадаад хүн ячрахыг л аялал жуулчлал гэж үздэг байсан бол монголчууд маань өөрсдөө аялдаг болчих. За түрүүн тэр ганх баахан ярианаас харж ирсэн. Тэр үргэлжтэй аяллаас бол хүмүүс бүр их сонирхдог болсон гэж хэлээ. За тэгээ ингээд аялах гэхээр зэрэг мэдээж хэрэг мэдээллийн асуудал байна. За анх аялал жуулчлалын бизнес одоо өнөөдрийн интернетийн ийм өргөн боломж нэгдэггүй байх үед бол одоо аялал жуулчлалын компаниудын багцыг сонгохоос аргагүй гэсэн бол одоо хүмүүс маань илүү өөрсдөө судалж байгаад өөрсдөө явчих сонирхолтой болсон харагдаад. Гэхдээ яаж ч бодсон энэ аялал жуулчлалын компаниуд чинь бол мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг учраас яад юм байна вөхөр одоо ядаж л би иргэн хүн одоо интернетээр за сайхан зочид буудал захиалъя гэж бодоход би энэ миний захиалсан үннээс хамаагүй хямдар одоо нөгөө хэд гэрээтэй байдаг учраас ямар ч тохиолдолд одоо нөгөө аялал жуулчлалын компаниар явах нь хямд байдаг гэж ярьж байна л да. За улаан цагаал одоо гадаа унтаал ингээл явчихдаг юм бол арай л хямд байх юм шиг байна. За тэгээд нөгөө талаасаа болохоор энэ мэргэжлийн компаниар аялахын бас даваа тал нь бол энэ нөгөө үзэж харах зүйлсийн одоо хөтөлбөр график нь их нарийн гарсан. За тэгээд нөгөө тайлбар хөтөчтэй учраас ер нь бол яг гадаад хэлний мэдлэг муутай хүмүүсийн хувьд бол ерөөсөө энэ жуулчны компаниар явахаас өөр сонголтгүй тэр нь ч хамаагүй дээр юм байна. Харин бизнесийн боломж талаас нь одоо үзэгч та бүхэн надаас сонирхоод харж байгаа бах. За тэгэхээр ингээд хараад хар зэрэг сүүлийн жилүүдэд эдийн засаг жоохон хүндрэх маягтай байгаа учраас хүмүүс маань аялалж амрах зорилгоор явах нь багасаад байна. Одоо жишээлбэл түрүүн хэрэглэгчийн задлын судалгаанаас харсан дараачийн удаа яаж аялах гэж байна вэ? Илүү бизнес аялал, ажил хэрэгээ өргөтөх, одоо энэ хүндрээд байгаа нөхцлөөс яаж гарах вэ гэсэн ийм хандлага их болсон байна. Боловсролдоо анхааръя гэсэн. Тэгээд ганхуйхаа ярианаас бас та бүхэн санаж байгаа бох. Ийм мэрэгсэн, нарийн мэрэгжлийн аяллууд их хэрэгтэй байна. Загасчлалын ч гэдэг юм уу бүр тийм ээ. Тэрэн шиг одоо тэгэхээр надад ямар боломж харж байгаа нөхөр энэ бизнес аяллаа бизнес хийвэл ямар юм бэ? Одоо дэлхийд даяар болж байгаа бүх хурал чуулган үцэглэн семинаруудын бүх мэдээллийг аваад энэ болгонд нь зориулсан багцыг гаргаад тухайн салбарт ажиллаж байгаа компаниудад нь санал тавиад тийм ээ. Одоо бол энэ талбар дээр бол мэргэжлийн компани алга зүгээр нөгөө хариуцсан тухайн салбарын холбоод нь жишээлбэл одоо юу гэдэг нэг цонх үйлдвэрлэгчтэй холбоо гэж бодъё л да. Тэгэхэд нэг цонхны үцэглэн болох гэж байна гэж нөгөө холбооны гишүүдэд зарлал нэг явдаг ч байх чинь тийм. Энийг бүгднийг нэгтгэсэн ийм бизнесийн аяллаа боломж бол надад байгаа гэж харагдаж байна. За тэгэхээр үндсэндээ энэ салбар бол улам цаашаа тэлнэ. Бизнес эдийн засаг хөгжих тусам. Тэгэхээр үзэгч та бүхэнд одоо гадаад аяллаа бизнесийн нэвтрүүлэг маань сонирхолтой байсан байх гэж найдаж байна. За ингээд та энэ салбарт хүч үзхийг хүсвэл манай Капитал банк таныг дэмжих болно. За ингээд таны бизнес одтой байх болтугай очир дангис биднийг мэдтгэлээ.